Өнөөдрийн хичээлээр цаг агаарын сэдвтэй холбоогүй идиомуудыг судалж, англи хэлний илэрхийлэх чадвараа хэрхэн ахиулах тухай ярилцах болно. Эдгээр идиомууд нь таны яриаг илүү байгалийн бөгөөд утга төгөлдөр болгохоос гадна IELTS-ийн lexical resource шалгуурыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Эхний идиом бол break the ice. Энэ нь шинэ хүмүүстэй танилцахдаа эсвэл харилцааг эхлүүлэх үед үүсдэг эвгүй байдлыг арилгахыг хэлдэг. Яг л хүйтэн мөсийг хаглаад халуун дулаан уур амьсгал үүсгэдэгтэй адил. IELTS-ийн ярианд энэ идиом нь таны үгийн баялагийг харуулж яриаг илүү байгалийн болгоно. Дараагийн идиом бол under the weather. Үүнийг бие тавгүй эсвэл өвдөж байгаа үедээ ашигладаг. Жишээ болгож нэгэн харилцан яриаг сонсцгоё. Одоо цаг агаарын сэдвтэй холбоогүй өөр хоёр чухал идиомыг судалцгаая. Эхнийх нь storm in a teacup. Энэ нь жижиг асуудлыг хэтрүүлэн томруулж шуугиан тарихыг хэлдэг. Жишээ нь The whole argument was just a storm in a teacup. It settled down quickly. Дараагийнх нь on cloud nine. Буюу маш их баяртай байхыг илэрхийлдэг. Жишээ нь She's been on cloud nine ever since she got the job offer. Эдгээр идиомууд нь таны lexical resource-ийг сайжруулна. Одоо бид нэгэн идиомын хэрэглээг жишээ болгон авч дунд түвшнээс өндөр түвшин рүү хэрхэн шилжихийг харъя. Hang on someone's parade гэдэг идиомыг хэрэглэхгүйгээр don't make them sad about their success гэж хэлж болно. Энэ нь band 6.1 түвшний илэрхийлэл юм. Харин try not to hang on her parade after all the hard work she's put in гэж хэлснээр таны хэлний lexical resource оноо мэдэгдэхүйц нэмэгдэж таны яриа илүү байгалийн утга төгөлдөр болно. Энэ бол IELTS-ийн band 8.1 түвшний илэрхийлэл болно. Одоо сурсан идиомуудаа батгах нэгэн дасгал хийцгээе. Өгүүлбэрийг гүйцээгээрэй. After working all weekend, she was completely зот. Ямар идиом таарах вэ? Зөв хариулт бол under the weather. Энэ нь амралтын өдрөөр ажилласны дараа бие нь тавгүй болсон гэсэн утгыг илэрхийлж байна. Сүүлийн идиом бол every cloud has a silver lining. Энэ нь ямар ч хэцүү нөхцөл байдал бэрхшээлийн цаана сайн сайхан зүйл эсвэл сургамж нуугдаж байдаг гэсэн утгатай. Энэ идиомыг IELTS speaking in part 3 хэсэгт ашигласнаар таны lexical resource оноо нэмэгдэж таны яриа илүү гүнзгий утга илэрхийлнэ. Эдгээр идиомуудыг өдөр тутмын амьдралдаа болон IELTS-ийн шалгалтандаа идэвхтэй ашиглаж хэлний түвшнээ улам дээшлүүлээрэй. Баяртай.